Шинэ 7 хоногийн минь Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Game Point podcast-ыг бүтээллийн турш 40 дугаарын турш бидэнд хамт байж хүргэсэн Joint Moment Colcosum-ийн болон Social Pay-д баярлалаа гэдгээ илэрхийлье. Social Pay-г ашиглан та Apple Pay, Google Pay-г гар утсандаа суулгаад бүх төрлийн төлбөр тооцоогоо төлөх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Хэрэглэхэд маш хялбар. Ялангуяа гадаад дотоодын орнуудаар явж байхад төрөвчийн арт мартсан үе зөндөө бишгүй гардаг. Тэр үед гар утсаагаа байхад бүх төрлийн төлбөр тооцоо асуудалгүй гэсэн. Бизнес эрхлэгч иргэн болон байгууллагууд Голомт банк EasyPay-ийн повсоор хүлээн авсан орлогынхоо 100 төгрөг тутамдаа 1 оноо цуглуулаарай. Харин цуглуулсан оноогоороо 2 өрөө байв. iPhone 17 гар утасны шагналтай суглаанд оролцож, эсвэл дараах шатлалын дагуу купон авах боломжтой. Таныг 2 өрөө байрны шагналтай хосын урамшуулалт аянд урьж байна. Голомт банк. Game Point podcast үргэлжилж байна. За дөнгөж сая хэдхэн минут өмнө 2026 оны NBA-гийн драфтын 1-р тойргийн үйл ажиллагаа болж эхний өдрийн үйл ажиллагаа өндөрлөө. Эхний 30 тоглогч цоо шинээр NBA-д орж ирлээ. За энэ мэдээж энэ жилийн драфт ямар ач холбогдолтой гэдгийг бид хоёроор тайлбарлалтгүй мэдж байгааз Майк Инхиот маань Албиосаар NBA-гийн драфтад нэрээ өгсөн байгаа. Нэг тоглогч нэг л удаа NBA-гийн драфтад нэрээ өгж болдог. За хэрвээ сонгогддог бол дахиж сонгогдох хүртлээр одоо нэрээ дэвшүүлнэ гэдэг зүйл байхгүй. Ганцхан удаа нэрхээ ашигладаг учраас энэ жилийн үед Майк маань өөрийгөө сойж байгаа тэр жил нь учраас монголчууд бүгдээрээ энэ талаар мэдээлэлтэй. За тэгээд сонгогдох болов яах вэ гэсэн хүлээлттэйгээр өнөөдрийн одоо шууд дамжуултыг үтсэн болов гэж бодож байна. Тэгэхээр хоёулаа энэ талаар ярина. Дээрэс нь өнөөдрийн драфтын үеэр болсон сонголтууд, солилцоонууд, онцлог зүйлсүүдийн талаар ярив. LA хотоос Сан Францискогоос та бүхэндээ хамт Game Point podcast-ийн үйлдлийн 40 дахь дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. NBA-гийн драфт эхний тойргийн сонголт сюрприз байв уу? Эхний 10 дотор. Эхний 10 дотор бол ер нь бол сюрприз байсангүй. Ер нь бол mock драфтууд дээр гарч исэн эхний 10 сонголт бол тэр чигээрээ л явлаа гэж миний хувьд дүгнэж байна. Ганц surprise гэх юм бол Dallas Mavericks Sir Morris Johnson Jr.-ыг авсан. Тэгээд Morris Johnson Jr. бол Michigan их сургуулиас орж ирж байгаа тоглогч, авраг болсон. Тэгээд дасгалжуулагч нь Dallas Mavericks-ийн шинэхэн head coach болсон хүн байгаа. Тэгээд энэ багаас 3 тоглогч энэ драфтанд орж ирсэн. Sir Morris Johnson Jr. 12-оор Ede Mara. Тэгээд нөгөөх нь хэм бэлээ. За нөгөөх нь бас нэг залуу байгаа. Тэгээд тэрийг сайн санахгүй. Тэгэхээр энэ 3 бол маш сайн авраг болсон, NCAA-д авраг болсон болохоор маш бэлэн ер нь тоглогч нар орж иж байгаа гэж миний хувьд дүгнэж байгаа. Тэгээд Ede Mara-г сонгоход байна шүү дээ. Dallas-ийн head coach, шинэ head coach ингээд камерын дээр харагдаж байгаа байхгүй. Маш их уурсан. Тэгэхээр ер нь бол OKC-д алдсандаа бол маш манай хүмүүс бол маш харамсалтай байх шиг санагдсан. Тэгтээ бид Dallas-ийн дасгалжуулагч нь эренгүүтээ шууд өөрсдийнхөө бүх тоглогчийг авах гэж байсан гэсэн үг одоо яасан гэсэн. 11-ээр Golden State Warriors Yaxel Landborg гэдэг тоглогч бас Michigan-ий бас авраг болсон энэ багийн тоглогч байна. Яг энийг ярихчлаа. 11 дэх сонголтыг Golden State Warriors баг хийхээс өмнө бас нэг өөр тоглогчийг судалж ирсэн. Уг нь ер нь бол тоож хэлсэн mock draft-н дээр өөр тоглогчийн нэр гарч ирж ирсэн ихэвчлэн. Тэгсэн чинь Yaxel гэдэг Landborg гэдэг энэ Доминикан гаралтай энэ залууг сонгоцсон байгаа. Давтлагчийн байрал тоглодог. Энэний өмнө одоо нэг баг болгон чинь драфтын өрөөнд нэг оффстаа суугаад NBA-гийн War Room гэж нэрлэдэг. Тий. Одоо төв рүү ингээд шууд дамжуултын дүрсээ өгдөг штеп. Тэгсэн чинь яг тэр үйл явдал дээр багийн эзэн Joey Lacob, ерөнхийдөө менежер Mike Dunleavy хоёр санал зүрлэж байгаа бичлэг гарсан. Тэр бас ерөөсөө сонгохоос хэдхэн минутын өмнө шийдвэртээ хүрч чадаагүйсэн гэсэн үг шүү дээ. Эзэн болоод менежер хоёр. Яг front office тэр чигээр яг нэг хуудсан дээр байгаагүй л гэсэн л үг багтал. Гэхдээ ер нь бол мэдгүй миний хувьд миний харснаар бол Dunleavy-г бол
ажил хийх гэж авсан учраас ажлыг хийх хэрэгтэй Joe Lacob. Хитрхи юм болгонд нь оролцоод авах хэрэггүй байхгүй. Тэгэхээр яг тэр Joe Lacob-ийг оролцоод тэр Dunleavy-тэй маргаж байгаа бол одоо юу гэдгийг багийн эзний зүгээс л жоохон тиймэрхүү харагдсан. Гэтэ уул нь бол тэр харагдах эсвэл Тийм. Комингагийн асуудал дээр ч гэсэн яг иймэрхүү зүйл болсоор байгаа л эцэст нь Warriors ашиггүй туссан. Багийн эзэн Joe Lacob хэдрийг оролцсон гэж бас мэдээлэл гарч ирсэн. За, драфтын 3 дахь сонголтын дээр байгаа Memphis Grizzlies багаас багт орсон Duke их сургуулийн Cameron Boozer гэж тоглож байгаа Carlos Boozer-ийн хүү. За, энэ тоглогч дээр бас нэлээх өндөр хүлээлт тавьсан байгаа. Үнэхээр гоё тоглогч. Ирээдүйдээ бас энд одоо ихний 10 дотор орж ирсэн цөөхөн самбарын тоглогчдын нэг. Бараг драфтын нэгүү гэж яригдж байгаа энэ драфт ойр тусам гурлан унтсан болохоос шүр нь бол нэгүү хоёруу л гэж яригдж ирсэн тоглогч штэ. Тийм. Тэгээ Memphis Grizzlies бол маш зөв сонголтыг хийсэн гэж миний хувьд бодож байгаа. Сая Triple J явуулсан. Тэгээд ер нь бол баг бүтэн сэргэн босголт руугаа орж байгаа гэж миний хувьд ойлгож байгаа. Ja Morant ирэх өдрүүдэд яах нь вэ? Хувьцаа яа хаашаа ирэх нь солилцоонд орох нь үгүй гэдэг нь одоохондоо мэддэхгүй байна. Гэхдээ Ja Morant-ыг солигдно гэсэн одоо шуум аягүй их тарцсан байгаа. Тэгэхээр ер нь Cameron Boozer дээр энэ багийг цаашдаа оруулах босох болов гэж миний хувьд бодож байна. Тэрүүний surprise гэдэг дээр нэг surprise болсон өнөөдрийг хүртэл ер нь бол Darren Peterson-ыг Wizards нэгээр сонгоно. Яг AJ Debance нэгээр сонгоно. Гэхдээ тэрийг Utah-тай солиод Darren Peterson-ыг аавна гэсэн тийм шуумуд байсан боловч тэр солилцоо ерөөсө болсонгүй. Тэгэхээр ер нь бол AJ Debance-аг авж байгаа нь AD-гийн одоо AD чинь бас юу яагаад байгаа шүү дээ. Одоо extension дээр яригадаад байгаа. Хэрвээ extension өгөхгүй Лондон тийшээ солигдъя гэж юм яриад байгаа. Тэгэхээр AD-гийн одоо нөхцөл байдалд энэ хэрхэн өрнөх бол гэсэн нэг одоо сонирхолтой одоо юу гэдэг ирээдүй байна. Драфтын ихний 10 тоглогч 10 нэгдсэн улсын буюу Америкийн тоглогч нар байсан бол 11 дахьээс Доминикан, 12 дахь нь Испани, тэгээ 14 дээр Hens Steinbach гэдэг Герман тоглогч орж ирсэн. За 18 дээр Christian Anderson гэдэг бас нэг Герман тоглогч, 21 дээр Karim Lopez гэдэг Мексикосаас анх удаага NBA-гийн драфтад 1-р тойргоор тоглогч сонгогдсон үйл явдал болсон. Өмнө Мексик тоглогч нар бол зөндөө байсан л да. Эдуардо Нахарагаас ахуулаад гэхдээ 1-р тойргоор сонгогч байсан тохиол байгаагүй. Ингээд түүх газрын зураг бас шинээр нэгдэж байгаа гэсэн үг. За тэгээд Испани нэг тоглогч 25 дээр орж ирсэн. Ингээд ерөнхийдөө эхний тойрог дотор Испани, Германыг тооцох юм бол өөр Европоос энэ жил тоглогч нар харцангуй цөөн орж ирлээ. Тэгэхээр энэ юуг харуулж байгаа нөхөр энэ жил драфтын анги маш чанартай байсныг коллежээс сайн төгсөгч нар одоо сайн залуучууд нэрээ өгж орж ирсний илэрэл байгаа юм. Тийм үү? Тэлгүй хаа. Тийм, угсаа энэ драфтыг ер нь бол түүхэнд нэлээд дээгүүр орох баг хамгийн зузаан драфт гэж ер нь яригдаад байгаа. Тэгэхээр ер нь тоглогчныг шаарах гэсэн ер нь бол NBA-ийн одоо бэлэн бүтээгдэхүүнүүд юм шиг харагдаад байна. Яг бүр бэлэн болоогүй ч гэсэн ер нь цаашдаа одоо нэг тааз нь өндөр тоглогч нар байгаа. Darren Peterson-ыг сонирхуулаад ярих. Darren Peterson өнөөдөр Adidas-тай урт хугацааны гэрээ байгуулсан. Урт хугацааны гэрээ нь яг хэдийхийг мэдэхгүй байна. Гэхдээ NBA-ийн топ 5 гэрээнд орохоор тийм пүүзний гэрээ хийж байгаа юм билээ. Тэгэхээр Darren Peterson одоо юу гэдэг амар өндөр хүлээлт потенциалтай тийм тоглож юу гэдэг бол энэс харж болж байна л да. Тэгээд тийм Darren Peterson орж ирнэхээр нөгөө Utah-гийн өнгөрсөн жилийн нээлт болоодсэн нөгөө холбогч чинь ямар Жорж лээ? Жорж тэр байхгүй болох нэ. Keontae George. Тийм Keontae George. Тэр байхгүй болох нь эсвэл Ace Bailey байхгүй болох нь. Тэр яг би бол Ace Bailey-гийн яг энэ бөмбөг булаацалтаа Darren Peterson илүү бөмбөг эзэмших юм бол Keontae George л байхгүй болно л. Энэ өнгөрсөн жилийн тэр өндөр хүлээлттэй байсан үйлрэл нь байхгүй болно л гэж зүгээр таамаглаж байна. Ийм ярьсан шүү. Keontae George би буруу санаагүй бол би буруу сонсоогүй бол Keontae George-ийн эйжент нь Darren Peterson-ийн эйжент хоёр нэг эйжент юм байлээ. Тэгэхээр энэ хоёрыг бас салгах тийм сонирхол бас эйжентэд нь байгаа юм шүү.
нэг нэгнийхээ одоо хөл дээр гიშгүүлэхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр яг би тэр дахиж шалгах хэрэгтэй яг. Наад чи харингүй шалгаадах шаардлага ойлгомжтой байхгүй юу? Нэгэнд өнгөж одоо All-Star төвшөнд хүрэх гэж байгаа юм. All-Star гэж яригадаад ингэ явж байгаад нөгөөх нь тэгэхэд ийм өндөр хүлээлттэй орж иж байгаа тоглогч хоёулаа хөгжих боломжтой тоглогч нарт нэг дор байх утгагүй шүү дээ. За тэгээд Техник дөргөөс Lakers-ийн хийсэн сонголт нэлээд хойгоор исэн. Lakers 25 дээр сонголтын солилцоо Нью-Йорк Knicks багтаа солилцоо хийгээд Cameron Carr гэдэг Baylor-ийн их сургуулийн довтлогчийг авсан. За надад бол бичлэгийг би сая л үзлээ. Гурваас сайн шиддэг. Маш урт гарын алдтай, маш одоо юу гэдгийг жигүүрийн сайн хамгаалагч гэж байна. Тэгээд draft combine дээр баллаа хийсэн байна шүү дээ. 3-аас 6-аас 12 шидэд 6-ыг нь унгаацсан, 30 оноо авсан. Draft combine дээр ер нь бол бод олгаа хийсэн юм байна. Тэгээд ийм тоглогчийг ингэж хойгоор Lakers авсан нь бас нэлээд хулгай болчлоо гэдэг ийм зүйл твитүүд их явж байна. Cameron Carr-ыг ер нь бол 20 дотор 20 хавцаа драфтлагдах болов ер нь бол Lakers дээр унахгүй болов гэсэн ер нь projection байсан. Гэхдээ 24 дээр буусна нь бол мэдээж хулгай. Лука Дончич биш үү хэд хоногийн өмнө ярилцлаганд ороод хэдий юм ирсэн. Би бол тийм төв хэрэгтэй байна. Тэгээд шидэгчнэр хэрэгтэй байна гэсэн. Тэгээ яг тэр хүслийн дагуу ер нь бол шидэгчнэрийнх нь нэг нь Cameron Carr байж чадах болов гэж миний хувьд бодоод байна. Манай 6-5-тай guard тийм үү. Гэхдээ wingspan 7-1. Ингээд алдлаа зогсоход өөрөөсөө өндөр тийм урт юутайх нь шүү дээ. Алдтай. Тэгэхээр хамгаалтан дээр тэгээд нөгөө өсрэлт нь бол маш өндөр өсөрдөг. Энэ draft combine дээр одоо бүх нөгөө draft combine дээр оролцсон проспектуудыг үсэргээд хоёрт орсон гэж байна. Тесрэлтээрээ. Тэгэхээр тийм тесрэлттэй атлетик тэгээд шидэгч тийм зүйл авсан нь бол миний хувьд бол сэтгэл хангалуун байна. Legacy фэний хувьд. Тий. За нэгдүгээр дөргийн сонголтууд ингээд дууслаа. За тэгээд манай үзэгчдийн хувьд юу яриасаа гэж хүсэж байгаа юм. Мэдээж Майк NBA-гийн драфтад эхний жил Dayton-ийг сургууд эхний жил тоглолцоод нэг удаа драфтад нэрээ өгчсэн. За тухайн үед шарвахын өгчсэн мэдээллүүдээр бол Milwaukee Bucks баг 2 дугаар тойргийн 2 талд гэрээ санал болгож исэн. Өөр Utah Jazz баг бас сонирхож исэн. Гэхдээ гэрээ санал болгосон тодорхойгүй ийм мэдээлэлтэй байсан. Тийм учраас тухайн агентийн зөвлөгөөгөөр дахиад коллежд үлдэх шийдвэр гаргасан. За ингээд 2 дахь жилдээ Сан Францискогийн их сургууль тоглосон боловч яг үүндээ тэр өмнөх жилээс өксөлт биш урууд л болж таарсан. Яг гэх юм бол би бол Сан Францискод яг тэгэхэд жирсэн эхний жил би Майкийн нэг биш нэлээд хэдэн тоглолтыг үзсэн. Нэг тоглолтын дээр бол бүр солиорулсан бага аварсан байхгүй. Багийн 2 лидер нөгөөдөө гараа явсны дараа. Тэгээд тоглолт болгон тэгж тоглох боломж Майкд бол байсан. Гэхдээ дасгалжуулагч нь яагаад чинь тэгж тоглоогүй. Дээрээс нь зарим тоглолтод Майк өөрөө 30 минут тоглоод 5 хоног авсан тохиолдол бас байсан. Тийм унал босолтой жил байсан. Дараа удирдал нь Юта тоглоод Юта тэр чигээр бас юу гэдгийг улирлан бүтлгүүцсэн гэх юм уу тийм сайн байгаагүй. Дээрээс нь Ютаг тоглосны дараа дасгалжуулагчаас солиод бага бүтэн өөрчлснөөс нарахад Ютагийн тэр улирлыг successful байсан гэж хэлэх бас хэцүү. За харин дөрөвдүгээр улирал буюу South Carolina-гийн их сургуульд бол яг харахгүй нөгөө 4-р курсын оюутны хуваар багийн одоо туршлагатай тоглогчоор тоглоод өөрийнхөө хамгийн доктортой тоглолтыг үзүүлсэн жил нь яг харахгүй энэ жил байсан. За тэгээд улмаар одоо төгсөх их сургуулаа төгсөж байгаа учраас энэ жил драфтад нэрээ өгсөн. Энэ бол одоо дахиад өөр нэрээ өгөх боломж байхгүй зү. Байхгүй. Тэгээд энэ жил нэрээ өгсөн. За тэгээд драфтын өмнө бол Майкийн өөрийнх нь Instagram дээр оруулсан зурганд зарахад 5 баг дээр очиж бэлтгэл дөрөгцсөн. Тэр 5 баганд ямар байдлаар одоо Майкийг дүгнсэн нь бол тун сонирхолтой байна. Тэгээ одоо хамгийн гол нь өнөөдөр 1-р тойргийн сонголтууд явагдаад дууссан. 1-р тойргоор сонгогдно гэж манай одоо мэдээж сагсандаа хайртай Монголоос NBA-гийн тоглогч нар тоглож төрөөсэй гэж хүлээж байгаа
маш олон фэнүүд маань нэгдүгээр төргөөр сонгож гоочих гэж харсан баг. Гэхдээ энэ биг яг ингэж дагнаж үздэг манай одоо үзэгчнэр бол туршлагатай үзэгчнэр бол нэгдүгээр төргөөр майк бол сонгохдохгүй гэдгийг бол гадарлаж исэн болов. Харин маргааш сонгогдох магадлал хэр гэж бодож ин чи хувьдаа. Ер нь хэр шанс байгаа бол майкийн талаар хэрэг мэдээлэл ер нь гарч ирж ив. Эндээс үл яриага эхлэе. Яг хоёрдугаар төргийн сонголтоор одоо 5 баг дээр хийсэн шүү дээ. Яг тэр 5 баг тавуулаа хоёрдугаар сонголт яг тэр чин комбайнд оролцоогүй 5 газар очиж үзүүлсэн бэлтгэл хийсэн гэхээр тэр 5 баг л авах боломжтой байхгүй. Ер нь бол өөр л бусад баг мэдэхгүй гэсэн үг шүү дээ. Бусад бол мэдэхгүй л гэсэн үг, скаутууд хараагүй л гэсэн үг. Тэгээд тэр 5 багаас яг хин одоо 2 дугаар төргийн ирэх байгаа гэвэл миний бодлоор хамгийн боломжтой нь Memphis Grizzlies болж таарж байгаа. Тэгээ маргааш тэдэр болохоор 32 дугаар сонголт болно. Oklahoma City танарт өнөөдөр трейд хийгээд солилцоо хийгээд 37 дахь сонголтоор бас авах магадaltaй байгаа. Үгүй боломжтой болж байгаа. Тэгээд энэ хоёр дээр Memphis Grizzlies боломж байгаа болов уу гэж миний хувьд харж байна. Тэгээд Milwaukee Bucks-ийн хувьд бид дараа нь ярина Янсын солилцоонд ерөөсө 2 дугаар төргийн ирэх орж ирээгүй. Энэ жилийн. Тэгээд өөрсдийнх нь 2 дугаар төргийн ирэх байхгүй. Тэгэхээр Milwaukee Bucks бол энэ Майкийг авлаа гэхэд бол драфт ороод авахгүй байх гэж би бодож байна. Lakers-ийн хувьд 2 дугаар төргийн ирэх байхгүй. Lakers Apple undraft-аар авна. Гэхдээ Lakers-ийн хувьд хайж байгаа тоглогч нар бол төвийн хамгаалагч биш бол хамгаалагч биш төвийн тоглогч нар форвардууд хайж байгаа болохоор Lakers бол авах магадлал том бага болов уу гэж миний хувьд бодож байна. За тэгээд юу лээ. Ямар ч байсан нөгөө нэг энэ би нэг зүйл хүснэгт харуулаа тий. Энэ юу вэ гэхээр энэ нөгөө нэг майкийн бэлтгэл очиж хийсэн багуудын чагсаалт тахгүй. Тэгээд энэ дундаас маш олон тоглогч нар одоо жишээ нь Memphis Grizzlies гэхэд зөвхөн майктай бэлтгэлийг маш олон тоглогчийг бэлтгэлдээ өрсөн. За тэгээд би өнөөдөр Shams трейд болоод Memphis Grizzlies 5-2 дугаар төргийн эрэхтэй гэдгийг болцлоо гэдгийг бид нар хүмүүс буруу ойлгоод маргааш 5 сонголт хийх юм байна гэж ойлгосон. Тэр бол үгүй шүү. Залруулах юмэр санагдсан. Тэгээд 5 гэдэг нь одоо ирээдүйд болох драфтуудаас нийлээд 5 болж байгаа шүү. Тэгээ нийтдээ Memphis Grizzlies баг ирээдүйдээ 14 2 дугаар төргийн эрэхтэй болж байгаа юм байлаа сонирхолтой. Бурхан минь. За харагдаж байна од. Энэ юу? За одоо жишээ нь баг болгоны нөгөө драфтын өмнө юу ясан тоглогч нар байхгүй урьж бэлтгэл хийсэн тоглогч нарын ч гэсэн алт. За тэгээд энэ дээр Майкич хувьд нардан баг болгон маш олон тоглогч нарыг урьж бэлтгэл хийсэн баа да. Golden State Warriors гэд ийм олон тоглогч нарыг баг хүснэгт гүгэд юу байхгүй байгаа бас тийм. Тэгээд Lakers-тер Майкийн нэр одоо энэ дээр гарч байна. За ингээд нөгөө драфтын ихний 100 дотор чансаалагдсан байгаа тоглогч нар энэ дээрээс гадна нэмэлтээр ранкд орж ирээгүй тоглогч нар энэ дээр за ингээд Майк Sharp-Jams South Carolina-гийн сургуулийн холбон тоглогч 23-наас 300 өдөртэй гэдэг энэ бэлтгэл дээр Lakers Memphis дээр за энд Memphis дээр бас маш олон тоглогч дуудагдсан. Тэр нөгөө нэг ранкд байхгүй. Тэгэд ийм их өрсөлдөөн дундаас за энэ Майкийн нэр 23-наас 300 өдөртэй гэдэг. Ийм их өрсөлдөөн дундаас сонгогдно гэдэг бол амаргүй. За энэ PJ Stoichkov-ийн хүүч хамт явж исэн саян дээр. За энэ Milwaukee Bucks дээр бас Майкийн нэр очиж бэлтгэл хийсэн багуудын нэр нь байгаад байна. Orlando Magic дээр очиж бэлтгэл хийсэн байсан дээ бас. Тийм Orlando Magic тийм. Orlando Magic маргааш 46 дахь сонголт их юм. Тэрийг бас манай үзэгчд харах байх. Энд тань ингээм Orlando Magic баг дээр очиж бэлтгэл хийсэн гэдэг. Тэгээд гих мэтчлээ ингээд миний энэ саяны нэрнүүдийг харуулдаг шалтгаан нь ийм олон тоглогч багууд дээр очиж бэлтгэл хийсэн. Тэгэхээр энд дундаас сонгогдно гэдэг нь үнэхээр онцгой байж сонгогдохын л одоо юу гэдгийг сонгогдно л гэсэн үг л тэг тухайн багууд дээр. Тэгэхээр нэг баг дээр жишээ нь ойролцоогоор 40-50 тоглогч очиж бэлтгэл хийсэн бол 40-50 тоглогчоос номер 1 нь байж ижил сонгогдно гэсэн үг шүү дээ. Тэрнээс 10 дахь сайн ч юм уу 5 дахь сайн нь байж энэ мэд орно гэж аахгүй. Гэхдээ маргааш мэдээж боломж байгаа юу гээд байгаа.
би түрүүн ч бас шарвахтай холбогдсон одоогоор ямар нэгэн мэдээлэл алга байна. Тэгээд бас яг адилхан ингээл хараал хүлээгээл залбираал байж байгаа бид бүхэн ч гэсэн ингээл сэтгэл догтлон хараал байж байна. Маргааш гэхдээ зүгээр муугар төсөөлөхэд Майкийн нэр дуудагдахгүй байлаа гэж бодоход ингээд бүх зүйл дуусчихж байгаа юм биш гэдгийг л гол хэлэх гээд байна. Драфт дууссаны дараа драфтад орж чадаагүй тоглогч нарыг багууд юу гэхээр хоёр талд гэрээ байгуулдаг. Энэ юу гэхээр хөгжлийн лигийн лиг болон өөрийнхөө дээд лигийн багуудын хооронд явуулдаг. Хөгжлийн лиг ихтэй их цагийг өнгөрөөдөг. Гэхдээ дээд лиг хэрэгтэй дуудагддаг тийм тоглогч нарын гэрээ байдаг. Зуны лиг тус тоглоулна. Тийм тоглогч нар дүүгдэг. За дараагийн нэг сонголт бол зуны лиг. Зуны лиг гэдэг чинь бас л энэ тоглогч нарын драфтад орж чадаагүй тоглогч нарын хувьд зуны лиг дөрөгдөж чадах юм бол дээшээ өөрийгөө харуулад дээрэс нь бас хөгжлийн G лиг болон дээшээ NBA-д орох боломжтой байдаг. Тэгээд эндээсээ ингээд явах юм бол G лигт ороод G лигээс зуны лигээс G лигт ороод G лигээс NBA-д ороод гэдэг ингээд боломжууд мэдээж их бий. Гэхдээ хамгийн сайн сонголт мэдээж NBA драфтаар шууд орох. Гэхдээ драфтаар орж чадахгүй бол тэр бүх боломжуудыг ингээд туршиж үзээд одоо бууж өгөхгүй тэмцээр байгаад 30 наснда орсон тоглогч хүртэл байдаг шүү дээ тийм үстэй. Зөндөө тоглогч байдаг шүү дээ. Байлгах юм. Тэгэхээр үгүй яг тэгээд ер нь бол тэгээд драфтаар орно эсвэл NBA-д орно гэдэг чинь ер нь бол суглаа биш. Бид нар ингэж боломж яриад одоо тэр том бол одоо персентэж ярих болохгүй л дээ. Энэ бол суглаа биш. Тэгэхээр Майкийн хувьд дуудагдсан бэлтгэлүүд дээрээ болон одоо тэгээд бусад цаашаа одоо харагдаж болох скаутад үзэгдэж болох тэр боломж болгон дээр өөрийгөө харуулсан байгаасаа л гэдэг бидний хувьд одоо залбираад одоо тэр хүмүүсийн нүдэнд өрцөн байгаасаа гэдгийг л бид нар бол харах гээд байна л да. Тий. Одоо юу гэхээр ямар нэгэн X factor хайж байгаа бол тэр X factor-ыг бид хэдүүл ингэ бодоод үзье л да. Монгол улс 3.5 сая хүн амтай. За Монгол улс бүгдээрээ Майкийн ард байлаа гэж бодъё л да. Гэтэл 3.5 сая хүн гэдэг бол энд зүгээр нэг дундаж хотын л юу гэдэг хүн ам биз дээ. Америкийн нэг цуусад 400 сая хүн амтай улсын хувьд яг хүн ам ярихыг гэх юм бол жишээ нь хүн ам бүхэл бүтэн улс ярих юм бол Хятадаас тоглож авах нь тийм Филиппинээс тоглож авах нь өөр Африк улсуудаас тоглож авах нь хамаагүй илүү олон тооны хүн яригдана. Тэгэхээр улс төлөөлж авна гэдэг бол нэг талаараа бас энэ бол надад бол боломжгүй санагдаад байгаа. Хоёрт зах зээл мэдээж худалдаа авах чадвар гэх юм бол Монгол улсын нэг худалдаа авах чадвар тий бизнесийн нөхцөл орчин хэр билэг гэдэг ингээд харах юм бол бас л манай бас хойшоо шийдэгдэн. Тэгэхээр ерөөсө цор ганц NBA-д орох зүйл бол ерөөсөө л Майк өөрөө аахгүй. Майк өөрөө л би чадна, би дээшээ хөгжиж чадна, би одоо хэдий коллеж 4 жил тоглолцсон ч гэсэн би дээшээ ороод илүү сайжирч чадна, биеийн хүч илүү зузаарна. Мэдээж Майк эхний жил байсан жилээс бол хамаагүй зузаарсан, хамаагүй тоглолтон сайжирсан, төсөөр болсон, илүү тогтвортой болсон, дээрэс нь биеийн хүч сайн ажилласан гэсэн хэдий ч одоо би энд нэг нийтлэл харуулъя. Энэ бас энэ драфт undrafted тоглогч нарын драфтад цаашаа яаж орох вэ гэдэг тухай юм юу байхгүй нийтлээс энэ дээр Майкийг бас онцлсан байсан. За энэ Майк Шарвжан South Carolina гэдэг 6-8 өндөртэй 10 оноо 5 самбар 2-3 дамжилт дунталсан Майкийн довтлооны хуваараа 49%, 34-87 гэдэг бас маш сайн байсан байхгүй. Тэгээ энэ удаа сэтгүүлчийн инженер бол энэ маш одоо нэг Майкийг коллеж тоглосон цагаас нэхлээд энэ сэтгүүлч анхааралтай ажиглаж явсан. За гэхдээ энэ Майк дээр одоо болтол нэг одоо юу байгаа нэхэр биеийн хөгжил, физикал байдал нь стил дутуу гэдэг байгаа байхгүй. Тийм учраас өөрийгөө хөгжүүлээд за сайн бөмбөг эзэмшигч, плеймейкер, сайн жигүүрийн хамгаалагч гэхдээ тоглолтондоо илүү хүч нэмэх ёстой. За тэгээд нөгөө нэг ингээд физикали тулцсан биш илүү өөрийгөө хөгжүүлж чадна гэдгийг харуулад G лигт орох боломжтой юм тоглогч нарын нэг гэж Майкийг энд тодорхойлсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас л юу нэхэр энэ сэтгүүлчийн харж байгаа маш олон жил Майкийн тоглолтыг ингээд ажигласан энэ сэтгүүлчийн хувьд юу гэхээр Майк өшөө тоглолтоо сайжруулах шаардлагатай байна гэдгийг нэг илэрхийлж байгаа. Гэхдээ Майкийн NBA-д орох цонх хаагдаагүй гэдгийг бас энэ одоо нийтлээс харж болохоор байгаа юм. Тий, тэгэл яах вэ? Тэгээд ер нь бол тэгээд 4 жил тоглолцсон тоглогчийг ер нь бол NBA-гийн драфтаар ер нь бол жоохон давж хараад ах ер нь бол тийм одоо юу гэдэг
тим байдаг. Тэгээ давж хараад байдаг. Тэгэхээр яг 4 жил тоглосон багуудыг тоглогчныг ямар баг авдгүй гэхээр ер нь бол яг одоо хожигч байгаа. Шууд одоо NBA-д тоглох бэлэн тоглогч нарыг авдаг. Тэгэхээр энэ scout report-ийг ингээ харах юм бол ер нь бол жоохон сэтгэл гонсоомор зүйл байна. Гэхдээ яг бид нар маргааш бас харъя. Багууд scout-ууд ондогоор харсан ч байх юм л. Тий. Гэхдээ яг би зүгээр ингэж хэлэх гээд байна. Ингээд энэ нийтлүүдийг энэ одоо нэг ийм олон өрсөлдөөн дундаас ингэ явж байгаа шүү гэдэг нь хамгийн гол нь NBA-д орно гэдэг дэлхийн сагсан бөмбөгөөр хичээлж байгаа хүүхд болгоныг мөрөөдөл ахгүй. Дэлхийд дээр хэдэн зуун мянган хүүхд NBA-д орохыг мөрөөддөг. Америкт коллежид сагсан бөмбөг тоглож байгаа хүүхд болго NBA-д орохыг мөрөөддөг. NC-ийн 1-р дивизион гэхэд 400 сургууль байдаг. Тэр 400 сургууль баг тоглож байгаа хүүхэд болго NBA-д орохыг мөрөөддөг гэдэг. Тэгэхээр жилд хэдэн мянган хүүхэд NBA-д орохыг мөрөөдөлтөөр тоглодог. Зөвхөн Америкийн нэгдсэн улсад тэгэхээр энэ дээрээс Европын одоо Африкийн Хятадын том гүрнүүдийн тоглогч нар, Филиппиний тоглогч нар орж ирнэ гэхээр энэ бол ерөөсө дэлхийн хамгийн шилдэг төрөлтөнд ерөөсө жилд 60 тоглогч ордог. Тэр 60 тоглогчийн төлөө 600 мянган 6 сая хүн өрсөлддөг байхгүй. Тэгэхээр энэ олон тоглогчийн нэг нь л манай Майк. Тэр ийм хэцүү өрсөлдөөнд магадлал багтаа өрсөлдөөнд явж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Гэхдээ нэг зүйлээр би хэлье гэж бодож урдаас ингэж бэлдсэн. Майк баг ухаас нь л мэднэ шаруу ахыг лиг тоглодог байхаас нэм жоох хүүхд багт. NBA-д орно гэж ярьдаг байсан хүүхд байхгүй. 4-5 настай байхаас л. Одоо эн чинь 21, 23 настай гэдэг чинь яг энэ мөрөөдлийн хараас бүтэн 20 жил тууштай явцсан байгаа байхгүй. 20 жил тууштай яваад хурж болох өөрийнхөө тэр бүх зүйлийг шавхаад энэ хүрсэн байгаа даа байхгүй. Тэгээд хамгийн гол нь сая од драфт дээр ажиглаж байгаа хэвээр NBA-гийн тоглогч нар сонгогдсон бүх тоглогч нар ингээд нэг микрофоны өмнө очиод юу гэж хэлэх вэхээр миний төлөө бүх зүйлээ зориулсан маш их золиос гаргасан ээж аавдаа баярлалаа, гэр бүлийнхэндээ баярлалаа гэд эн чинь дандаа гэр бүлийн хамтын хичээл зүтгэл байдаг шүү дээ. Тэгээд би энэ юу гэж хэлэх гээд байхаар Шаруу ахын гэр бүл манай бөөгийн Шаруу ах мөнхийн од, инхийн од яг энэ гэр бүл яг энэ зорилгын төлөө бүх амьдралаа зориулсан байхгүй. Тэгэхээр би бол маргааш NBA-гийн драфтад нэрээ дуудуулсан ч бай, дуудуулаагүй ч бай танаа гэр бүл үнэхээр энэ зорилгодод тууштай байж чадсан. Тийм учраас томоос том баяр хүргэе. Энэ бол бидний хувьд ингээд NBA-гийн драфтад тоглогч нэрээ өгчөөд орох магадлалыг яриа сууж ийн гэдэг нь бидний хувьд бол мөрөөдөл байсан байхгүй юу? Тэглэх. 20 жилийн өмнө сагсан бөмбөгийн тайлбар эхэлж байхдаа би ийм зүйл мөрөөдөөч хүн яг үндэ төсөөлөлтч байгаагүй юм чинь. Тэгсэн чинь тэнд зааланд ингээд дээдлэг дээр хамт явж ирснийг хүүхд ингээд явж ийн гэдэг бол үнэхээр гоё байна. Энэ гэр зорилгын төлөө дөрвөлээ тууштай байсан та дөрвтэй баяр хүргэе. Дээрэс нь зорилгын төлөө тууштай байж бүх боломжуудаа ашигласан Майкта баяр хүргэе. Гэхдээ аялал чинь дуусаагүй байгаа. Цаашаа аялал чинь дахиад үргэлжлэн мэдээж амаргүй байна бах. Мэдээж өгөгдөл юу гэдгийг бэкап бүх юм өөр гэхдээ амаргүй байна бах. Аялаа битгий зогсоор цаашаа үргэлжлүүлээрэ Майкийн араас баримтат кино хийж байхад одоо ингэжсэн байхгүй юу? Юу ч болоог байхад ингээд хүүхдээ баримтат кино хийгээд ингээд ингээд хүүхд ивдлээ үгүй Майк Ализины тэр жимээ гаргацсан байхгүй юу? Одоо шүү дээ Монголд инхийн одын хараас явж Америкт явж NBA-д орно. NBA-д орохын төлөө тоглоно гэдэг тэр жим нь гарцсан. Тэр жимээр нь Ализины дараагийн тоглогч нар орж ирээд эхэлсэн байхгүй юу? Энэ Майк түүхийг бүтээсэн байхгүй юу? Тэгэхээр зүгээр л энэ гэр бүл 20 жилийн зорилгодоо тууштай байсан дахин баяр хүргэе. Биднийг ингэж энэ бүх мөрөдлөөр ингэж хамтдаа аялуулж байгаад нь баярлалаа. Бид нар одоо эцсийн хүртэл хамтдаа байна. Тэгэд ямар нэгэн байдлаар NBA-д ороод NBA-гийн G League-т ч юм орчихно гэдэг одоо чи бодоо. NBA-гийн G League-ийн тоглогч гээл дэлхийн маш олон лигүүдэд легоноор тоглогч нар байдаг шүү дээ, тийм үстэй. Тэр статусын эрхлэл нэгдэн гэсэн үг шүү дээ. Нэг тоглолтод ч оролцох хамаагүй. Тэгэхээр энэ мөрөөдлийн төлөө ингээд тууштай байгаарай л гэж хэлмээр байна. Тэгээд тууштай бид нар бас дэмжинэ. Бүх талын одоо мэдээллийг хүргэнэ. Маргааш бас өнөөдөр од дээр нэлээд за ямар мэдээлэл гарч ирэх вэ? Драфтын 20 дугаар тойргийн ирэхүүд хаашаа хөдлөх нь Milwaukee Bucks, Memphis Grizzlies-ийг энэ 5 ирэх нь яач вэ гэдгсэн
Харамсалтай нь тэр 5 ирэх яг энэ жилийнх бүгдээрээ биш юм байна. Маргааш 2 нь л юм байна. Сонголт бас лиг цөөрхөн. Дээрээс нийлээ энэ жил ихний тойрогт гэхэд гадаадын легионоор тоглогчид ийм цөөхөн байгаас харахад энэ жилийн драфтын анги угаасаа ийм хүчтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас л маркет бас сөргөөр л нөлөөлнө. Магадaltaд нь. Хэрвээ гадаадын легионоор тоглогч нар ихээр орж иж байгаа бол бас л эн чинь 6-8 өндөртэй холбоонд тоглогч гэдэг чинь бол уг нь бол гоё штэ. Үнэхээр гоё штэ тийм үстэй. Тэг яахан. Гэж л хэлмээр байна. Тий. Тэгээд яг чиний хэлснээр драфт бол зөвхөн эцсийн зогсоол биш. Өшөө дахиад зөндөө оролдлогууд дахиад зөндөө боломжууд гарч ирдэг бид нар зөндөө олон тоглогч нараас харж байсан учраас Майктай бас амжилт хүсье. Тий, амжилт хүсье. Тэгээд маргааш сонгогчоосоо бид мэдээж хүлээж байгаа. Тэгэхдээ сонгохдохгүй л гэхэд 100-ны лиг хүлээж байгаа. 2 round player-ийн гэрэнүүд магадгүй хүлээж байгаа. Two-way гэрэнүүд хүлээж байгаа. Тэ магадгүй G-лигийн урилга хүлээж байгаа. Өөр ямар ч боломжууд байгаа юм бэлээ. Тэр бүх боломжуудыг хамтдаа харцгаая. Game Point podcast үргэлжилж энэ подкаст ерөнхий үеийн тэтгэгчээр бүтээн үйлрлийн турш хамтаа ажилласан Joint Movement Colosseum-ын өвдөгний үе мөчний шингэн за таны үе мөчөнд хэрэгтэй байгаа тэр эрдэс бодисыг зөвхөн гимцний дараа хэрэглэх биш гимтгээс өмнө урьдчилан сэргийлж тэр хэрэгтэй байгаа шим тэжээлийг өгөхөд зориулагдсан энэ бүтээгдэхүүнийг Game Point podcast-ийн зүгээс бүтээн үйлрэл та бүхэндээ санал болголоо. Энэ бүтээгдэхүүн Америк нэгдсэн улс, Канада гээд энэ орнуудад маш өндөр эрэлттэйгээр зарагддаг. Монголд албан ёсоор ороод ирсэн байгаа дуулахад таатай байна. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг та худалдаж авахыг хүсвэл e-mart-ийн бүх салбарууд за мөн эмийн сангуудаар болон аптека цэгийн сайтаар ороод захиалаад гэртээ хөргүүлэх боломжтой байгаа шүү. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Game Point podcast үргэлжилж байна. Бидний анхаарлаа одоо Odd-Tver өнгөрсөн үйлрэлээс хойш 2 үйлрэл подкастаар ярьж байна да. Янас Антокумпо гэдэг нөхөр жүжиг тавьж байгаад явах гэж юм да гэсэн. Тэгээд эцсийн бүлэгт солилцоо бодит боллоо. Milwaukee Bucks Miami Heat багтай өчигдөр солилцоо хийгээд 10 удаагийн бүх одод лигийн 2 удаагийн MVP, 2 удаагийн хамгаалан 1 удаагийн билүү хамгаалан тоглогчийн шагналт Янас Антокумпог Bobby Portis-ийн хамтар Miami Heat рүү үлгээгээд оронд нь Miami Heat-ээс Tyler Hero, Jaime Jaquez Jr., Kelly Ware, Kasparas Yakouchinas. За тэгээд 1-р тойргийн 2031 болон 33 оны 1-р тойргийн unprotected буюу нөхцөлгүй ирэх, 2026 оны 1-р тойргийн 13 дахь ирэх, 2030 оны 1-р тойргийн swap ирэх, 2033 оны 2-р тойргийн ирэх гээд нийтдээ 8-9 тоглогчийг оролцуулаад Янас Антокумпог авлаа. Энэ солилцоо болох юм гэдэг маш их одоо юу гэдэг худал мэдээлэлүүд тарсан. Энэ солилцоо болох юм Boston Celtics баг руу солигдох нь бараг тодорхой болчлоо гэд Америкийн хөл мэдээлэлүүд яриа тэрэн рүү Shams Charania хөтлөөд байсан шүү дээ. Яг юу болчихоо? Яагаад Boston-гийн нэр тэгж өндөр гарч ичээд Miami Heat гараад ирвэ? Энэ солилцооны талаар. Солилцооны талаар. За ямар ч байсан солилцоо болсон би бол маш их баяртай байна. Энэ солилцоог хүлээгээд ер нь бол маш олон багууд одоо юу гэдэг одоо нэг ажиглагчийн барилдаа ямар ч зүйл хийхгүй байсан. Тэгээд тэр зүйл одоо өнгөрсөн. Миний хувьд бол Bucks-ийн одоо яг хамгийн ашигтай солилцоог бол Miami Heat байсан. Тэгээд Miami Heat-ээс авах зүйлэн дээр ер нь бол Miami Heat өгөх зүйл дээр жоохон гар татсан. Тэгээд тэрийг жоохон одоо юу гэдэг одоо хилцээрийг жоохон хурцсахын тулд хилцээрийг жоохон хурцсахын тулд ер нь бол Boston Celtics-ийг ашигласан болов уу гэж миний хувьд бодож байгаа. Тэгээд Shams одоо юу гэдэг Shams-ыг бол би бол зүгээр утаа болгож ашиглаад одоо утаа хаяулаа тэгээд дараар нь Miami Heat-тэй ярилцсан юм шиг санагдсан. Тэгээд Boston Celtics-ийн санал болгосон нь бол Jaylen Brown тэгээд 2-1-р тойргийн ирэх. Тэгээд өөр ямар нэгэн залуу тоглогч амлаагүй гэхээр ер нь бол яаж ч утсан Miami Heat-ийн санал нь
Milwaukee Bucks хамаагүй илүү ашигтай байсан боловч. Тэгээд энэ жилийн гол нь 13 дахь драфтын ирэх гэдэг бол үнэхээр үнцэнтэй. Тэгээд тэрээрээ өнөөдөр Nate Hammond тэгээд Tennessee их сургуулийн одоо forward-ыг авлаа шүү дээ. Тэгээд Бостноос болохоор тэр нөгөө Hugo Gonzalez нөгөөх нь Shireman гэх тэр хоёрыг авах гээд оролдоодсон гэдэг мэдээлэл явж ирсэн. Тэгээд бодит хэсгийг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ би бол ингэж бодоо да. Boston Celtics багийн хувьд хэрвээ Jaylen Brown дээр 2-1-р тойргийн ирэх өгөө дээрэс нь Hugo Gonzalez, Shireman хоёроо өгөх юм болов шүү дээ. Энэ шудраг бус واخгүй. Энэ Boston хамаагүй алдагдaltaй 8 واخгүй. Нүн бол утгагүй. Би зүгээр Jaylen Brown-ыг 1-1-р тойргийн ирэхдээ өгөхөд энэ 8-ыг би тэнцүү 8 гэж харна. Гэхдээ за гэтээ нөхцөл байдал ондоогоор иргэдэг юм л та. Одоо Hugo Gonzalez тэр Shireman хоёрыг харамлснараа 1-р Antetokounmpo байхгүй Miami руу авчлаа. Тэгээд Jaylen Brown-аа алдах маш том эрсдэлтэй юм дээр тулчлаа штэ. Тэгэхээр яг хэрвээ тэр хоёрыг өгсөн бол Янастай байх байсан гэж бодохоор надад л өгөхстэй минь өгөх байсан гэж би боддог. Одоо нөгөө Warriors-ийн жишээ одоо хэлбэл Brandon Bojemski Kuminga маш олон трейд дээр харамсаар байгаад одоо яг юу явна нөхцөл байдалд байна гэдэг чинь бас хэцүү байна шүү дээ. Яг тэрнтэй адилхан зүйл болох уу л гэж би бодож байна. Тэгээд чи бол одоо гэдэг Miami Heat-с энэ олон драфтын ирэхүүдийг авсан учраас л сэтгэл хангалуун байгаа. Тэрнээс Hero, Jaime Jaquez, Kelly Oubre 3-ыг одоо Jaylen Brown-ос илүү дээр санал гэж бол би бол хувьдаа бодохгүй байгаа даа шин. Гэхдээ Jaylen Brown-ыг авлаа гэд Milwaukee Bucks авлаа гэд яг л дахил адилхан яг нь юу тий Янастай байсан адилхан одоо нөхцөл байдалтай байна шүү дээ. Ер нь бол. Jaylen Brown, Янас хоёрыг харьцуулах юм бол Янас хамаагүй илүү тоглож. Янас ширээд энэ багийг амжилтанд хүртэх юм чинь Jaylen Brown хөтлөнө гэдэг бол миний хувьд бол одоо бодоход бол ер нь бол толгоонд орохгүй байна. Тэгэхээр яг адилхан нөхцөл байдалд ороод дахиад 1 жилийн дараа дахиад одоо rebuild-ээ дахиад 1 жилээр сунгана гэдэг чинь эсвэл 1 юм уу 2 жилээр сунгана гэдэг чинь Bucks-ийн хувьд ямар ч ашиггүй байхгүй. Тэгээд Jaylen Brown үлдэхгүй явна. Дахиад Янс шиг солилцоонд орох одоо юу гэдэг шахаг хийн. Тэгэхээр тэр зүйлтэй дахиад бишээ дахиад очихыг бол 1-р төсөөгөө 2-дугаарт одоо энэ драфт одоо Янсын трейд за магадгүй одоо Jaylen Brown солигдох трейд 2 дээр л маш олон драфтын тоо яригдчихэж байгаа. Энчнээс хоошоо ер нь бол баг болгон драфт солилцоонд драфтын ирэх энэ олон тоогоор өгөх нь бол багасна гэж одоо экспертүүд яриад байгаа. Яагаад тэгэхээр 1-дүгээрт Apron-ы хууль чинь айгүй хэцүү болсон. 2-дугаарт шинэ одоо юу орж иж байгаа. Tanking rule гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлүүдээр болохоор багуудад драфтын ирэх гэдэг зүйл чинь маш шүмтэй болж хуурайд байгаа байхгүй. Тэгэхээр ирэх одоо дараа жил ч юм уу тэрний дараа жил одоо энэ том солилцоонуудад тим олон одоо 4-5-аар нь first round, second round гэж өгөх тоо бол багасах байх гэж боддог. Харин swap ирэхүүд нь шүү дээ одоо ирэхээ сольдог. Тэр зүйлүүдийг л маш ихээр солих болов гэсэн тийм одоо прогноз байгаа. Тэгэхээр хэрвээ Milwaukee Bucks дахиад 1 жилээр хойшлуулсан бол процессоо хойшлуулсан бол бүр ихийг алдчих магадгүй л дээ. Тэгээд мэдээж одоо ингээд одоо хийсэн байгаа солилцоог харахад бол Miami Heat-с энэ олон драфт ирэхүүдийг авч байгаа нь угаасаа л Milwaukee Bucks-ийн хувьд ашигтай. Нэгэнд Jaylen Brown-ыг аваагүй учраас. Би зүгээр ингэж бодсонгүй. Jaylen Brown-ыг авах юм бол Jaylen Brown саяны жил баг ахлаа тоглолоод амжилтанд хүрч чадсан гэдгийг харуулсан байсан байхгүй юу? Бүтэн улирал плей-офф амжилт үзүүлэхээс бол дараагийн асуудал. Тэгээд Jaylen Brown дээр тулгуурлаад дахиад нэг 3-4 жил багаа өрсөлдөх хэмжээний байлгаж яагаад болохгүй гэж угаасаа ийм багийн удирдлагууд цуглаад хурлаж ийн гэхээр энэ чиглэлд явах уу эсвэл энэ чиглэлд явах уу гэдгийг шийдэж уулзалтаж айгүйх хилцэл хийсэн гэсэн шүү дээ. Тэгээд тэр хилцэл дээр багийн эзэн мэдээж гол жин дарна багийн эзний үг. Багийн эзэн яагаад Jaylen Brown-аас татгалцсан бэхээр яг чиний түрүү хэлсэн. Жилийн дараа Jaylen Brown за энэ баг чинь өрсөлдөж чадахгүй маань би солилцоонд орё гэж хилчүүл яах юм бэ гэдэг дээр хинч хариу өгч чадаагүй.
Тийм учраас Miami Heat-тэй солилцоо ихийг шахсан Miami Heat дээр солилцоо хийхдээ энэ саяны энэ жилийн драфтын сонголт нөө лидер тоглож байгаа шүү дээ. Каспарас Якучинос гэдэг Якучинос энийг өгөхгүй бол энэ солилцоо хийхгүй гэж бүр шахсан гэж байгаа. Тэгэхээр харин Boston Celtics-ийн нэр гинт одоо ингээд гарч ирээд одоо хамгийн түрүүнд бол бараг л Boston руу солилоо гэдэг яриа чинь тэрийг л шахсан болж таарад байгаа байхгүй. Хамгийн сүүлийн одоо тохиолдол гэсэн шүү дээ. Уусаж чулуу. Тэгээ Boston энэ чулуун дээр нь хамгийн гол нь маш муухай бүдрээд юу ачлаа л да. Jaylen Brown-ийнхаа сэтгэл зүйн суулгачлаа. Одоо тэгээд Jaylen Brown нөгөө улирлын төгсгөл твлийн урал санаж гэнэ үү? Нэг тийм битүү утгатай юм айгу яриадсан шүү дээ. Энэ жил би ингээд өөрийгөө батлаа харуулсан жил байла. Хэдийгээр манай баг нэгдүгээр шатнаас мултсан ч гэсэн би өвдөө бол сэтгэл хангалуун багт. Яагаад сэтгэл хангалуун байсан гэхээр багийнхаа нэг номерыг тоглосон жил байсан байхгүй. Тэр чинь юу гэхээр би дахиад нэг номер баймаар байна гэдгийг илэрхийлсэн. Яг тиймэрхүү эргэлзээ тэнэгэлзгээ дээр навчаад солих гэж оролдоно гэдэг чинь юу гэхээр чи манай багийн номер биш ээ. Tatum манай багийн номер, чи манай багийн номер 2 юм а. Бид нар чамайг хизээч сольж магадгүй гэдгийг харуулж байгаа байхгүй. Тийм учраас би бол Jaylen Brown-ыг энэ багтаа одоо үлдэхгүй гэдэгт бол хувьдаа итгэлтэй байгаа даа. Тий. Тэгээд сая дөнгөж сая юу яасан бэ штэ. Brad Stevens Boston Celtics багийн ерөнхий менежер Brad Stevens хэвлэлийн богино хийсэн байна. Тэгээд мэдээж Jaylen Brown-ы талаар асуухт нь ер нь бол үгүйсэхгүй байна. Яг бид нар бол тэгээд бид нар хизээч Jaylen Brown-ыг тутун үнэлж байгаагүй, бид нар байнга үнэлжсэн. Тэр бол бидний манай багийн одоо нэг хэсэг. Тэгээд ирээдүйд юу болохыг бол би үгүйсэхгүй байна л гэж. Тэгэхээр ер нь бол энэ трейд яригдж байгаа Jaylen Brown-ыг солих нь бол цаг хугацааны асуудал юм байна л гэж харагдаад шин. Тэгээд одоо уусаа нэг юм байдал. Тэр ер нь бол би шүү дээ ингэж бодсон. Би ингэж бодсон. Зөвхөн одоо юу гэдэг Jaylen Brown-ыг Jokic дээр солиё гэж яриаг бах. Янз дээр болоог бах. Янз дээр. Jokic гэж sorry. Тэртээ зүгөө солигдох гээд байсан баг. Тэгээд Янс гарч ирэнгүүт нь за Янс руу дараад үзэл гэсэн баг. Тэгээд одоо Янс боломжгүй болсон одоо тэгээд дараагийнхаа солилцоор үл явах та. Тэр Ализийн хагалдсан байсан гэсэн одоо чи тэгж таагаад байна уу? Тий. Ер нь бол би тэгж л тааж. Сонирхолтой үнцэг байна. Би бол мэдгүй одоо бол али хагалдсан байсан хэсэг нь мэдгүй. Одоо бол харин эвлэршгүйгээр хагалдсан гэдгийг нь л мэдэж байна. Тийм учраас 10 сар гэхэд байх болов. Өнөөдөр баг солирч магадгүй юм яригдадсан зарим экспертүүдийн таамгаар. За, Boston Celtics яг хөө ингээд энэ солилцооны хохирогч болоод үлдэж байна. Milwaukee Bucks хүссэн зүйлээ авч байгаа. Гэхдээ одоо тэдний ажил дуусаагүй шүү дээ. Хоёрхан тоглогч яваа замбрааг болон тоглогч авчлаа шүү дээ драфт дээр. Тэр чинь юу гэхээр тэр чинь нөгөө гэрээтэй тоглогчийн жагсаалт нь бүр илүү их болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо солилцоод араас нь тэгэхээр шаардлагатай Miles Turner шаардлагатай байна. Kyle Kuzma-г явуулах шаардлагатай байна. Тэ? Тэгээ Clay Lower, Jaime Hawks хоёрыг яг хав Tyler Hero-г яг хав Tyler Hero-г Detroit сонирхож байгаа гэсэн. Detroit тэр хоёр одоо хилцээнд хүрч чадах нь уу? Ямар ч гэсэн Tyler Hero-гийн тэр өндөр дүнтэй гэрээгээр нь авч үлдээд байх сонирхол бол Milwaukee Bucks бол байхгүй л баг. Тэгээд Tyler Hero дээр баг бүрдүүлж явна гэдэг зүйл ер нь бол Milwaukee Bucks-ийн толгоонд бол орохгүй болов гэж бодож байна. Clay Lower чинь бас Lakers саяны солилцоон дундуур нь ороод нэг шур авчих гад үзээдсэн шүү дээ. Тий. Драфт ирэхээр сольж авах гад. Ер нь бол ийм. За энэ жилийн драфтын ирэхийг бол солихгүй нь бол тодорхой болчихлоо шүү дээ. Одоо Lakers өөрөө сонголтоо хийгээд авцсан. Cameron Carter тоглож явцсан. Гэхдээ дахиад сольж болох хоёр одоо нэгдүгээр тойрог ирэх байгаа 30 оных 32 онд очлоо. Тэр энэ одоо Янсын трейд шүү дээ. Ер нь бол эцэслэгдэг үү. Энэ 7 сарын 6-нд эцэслэгдэнэ. Тэгэхээр тэр болтол одоо нөгөө бид нар түрүү жилийн Kevin Durant-ийн одоо юуг мэдэн штэ. Солилцоог өдөр болгон юм нэмэгдээл тэгчихсэн нэг мэдсэн чинь 7 багийн хооронд солилцоо болцсон байсан. Яг тэр шиг олон зүйл нэмэгдэж хасагдаж энэчнээс явж гарч магадгүй. Яг одоогийн байдлаар бол Milwaukee Bucks-ийн 15 тоглогч одоо guaranteed гэрээтэй байна. Тэгээ дээрэс нь өнөөдөр 2 first round pick орж ирнэ.
Тэгэхээр яалтчгүй энэ тоглогч нас явуулахаас аргагүй болж болох юм л та. Тэгвэл Miami Heat-ийн талаар одоо яриа л да. Miami Heat Giannis Antetokounmpo, Bam Adebayo хоёрыг авлаа. За энэ хоёр бол шүү дээ. Нэг агенттай хоёр юм баггүй. Энэ хоёр ирээдүйд нэгдэж магадгүй гэдэг мэдээг би бүр 2 жилийн өмнө бичиж оруулж ирсэн санаж байна. Яг гэх юм бол энэ хоёр маш сайн найзууд, энэ харилцаан дээр үндэслээд Miami Heat Giannis-ыг авна гэж найдаж байгаа гэдэг юм мэдээ маш олон удаа гарч ирсэн баггүй. Яг тэрнийхэн дагуу л боллоо. Аль хэзээний өнөөдөр энэ хоёрын хамтдаа нийлсэн WNBA-гийн тоглолтыг үзээ явж байна. Giannis Bam хоёр. Их сайн найзууд гэсэн. Лиг дотор Giannis ч нэг тийм олон хүнтэй тийм дотны харилцаатай биш гэсэн. Гэхдээ Bamтай бол айгүй дотн тийм найзууд гинэ. Энэ бол бүр хизээнээс нууцш байсан. Тэгээд энэ хоёрын хослол ингээд самбарын супер хослол болж байгаа юм л да. Амар сайн хамгаалалттай, өндөр тесцэрэлттэй бла. Хоёулаа defensive player of the year өстэй. Хоёулаа deep хоёр. Bam Adebayo defensive player of the year. Аггүй л үү? Bam Adebayo би нэг статистик бангалдаг ш. Bam Adebayo, Anthony Davis хоёр defensive player аваагүй. Brad Stevens их хоёр Eric Spoelstra шилдэг тасгалжуулагч аваагүй хаа. Би тэг санаадах юм. Тэгээ бодлоо. Тэгэхээр юм шудраг очдоггүй байгаа сте шагналууд. Тэгэхээр за ингээд болчлаа яг хоо энэ хоёр гоё самбарт нь. Гэтэ баг гэдэг чинь 15 оноос 15 хүнээс бүрдэн. Дээрэс нь Giannis 3-аас шидэхгүй, Bam 3-аас шидэхгүй. Хэн 3-аас шидэх юм бэ? Одоо энэ цаг орчин цагийн сагсан бөмбөг чинь давтгалынх нь баг 40-50% нь 3-аас явж байхад хэн 3-аас шидэхгүй? 3-аас шидэхгүй сагсан бөмбөг яаж ялах вэ? За би одоо юу яа л та. Bobby Marks-ийн одоо гаргадаг Miami Heat-ийн одоо яг одоогийн байгаа нөхцөл байдлын юг харуулъя. Одоо depth. Тичээс бүх юм боломжтой бол нийтдээ биш үү? Цалингийн дэсэн 191 сая хүрсэн байна. Нэгдүгээр апр нь хүрэхэд ердөө даачлаа. Нэгдүгээр апр нь хүрэхэд ерөөсөө 10 сая дутуу. Клин тэгсэн мөртлөө одоо тоглогч байгаа тоглогч нь 10 хүрэхгүй 10 тоглогч байна. Тэгээ нийтдээ 5 тоглогч энэ баг нэмнэ гэсэн үг. Тэгээд энэ чинь free agent-ууд нь бол Norman Powell free agent болж байгаа. Andrew Wiggins player optionтэй 30 сая. Гэтэ player option одоо opt-in хийхгүй нь одоохондоо мэддэхгүй байна. Хэрвээ opt-in хийх юм бол энэ цалингийн агийнхаа энэ чи 191 чинь угаасаа Andrew Wiggins-ийн cap hold нь ороод бодогдож байгаа баг. Norman Powell-ыг авъя гэх юм бол энэ баг ер нь бол зайгүй шахуу болчоод байгаа. Хэрвээ Norman Powell үнэхээр авраг болъё тэ pay cut хийгээд 20 сая маяар ч юм орж ирвэл боломж байна. Гэтэ тэр бол байхгүй болов л гэж бодчих. Хүн болгон Jalen Brunson шиг золиос гаргах тийм сэтгэл зүрх байхгүй шүү дээ. Зарим нь авраг цол чухал биш шүү дээ. 10 сая доллар нийлүүлж чухал шүү дээ. Харин тийм. Тэгэхээр Norman Powell-ыг дээрээс нь Norman Powell-ыг сонирхож байгаа баг байгаа. Detroit Pistons-аас авахгүй л. Тэгэхээр энэ тоглогчийг алдна гэж бодож байгаа. Тэгээд ингээд харахаар яг чиний хэлдгээр хэн 3-аас шидэх хэн одоо юу гэдэг бөмбөг залах юм. Чи хэн тий. Харин хэн холбогч юм. Тэгээ Devin Mitchell одоогийн байдлаар ингээд тоглох юм. Тий. Гэтэ энэ тий luxury tax руу орсон ч гэсэн биш арай ороогүй байгаа. Гэхдээ 10 сая дутуугаа. Гэхдээ тийм болох нэг exception-ууд байгаа. Одоо full mid level exception 15 саяар байна. Баян бол 5 саяар байна. Тэгээд энэ чинь нэгдүгээр раундаар нэг second раундаар нэг ингээд хоёр rookie тоглогч орж ирэх юм байна. За тэгээд ингээд нэг 15 тоглогч болох юм да. Гэтэ сая чи ингээд гэхэр чинь яг одоо байгаа баг л барыг тэр чигээрэл орж ирэх гэдэг саяны хүснэгтэн дээр харуулсан баг тийм үү? Тий. Adebayo. Тэгээд Giannis, Andrew Wiggins яг зөв. Тэгээд энэ жилийн одоо free agency чинь тийм бас тэгээ холбогчийн Devin Mitchell тийм. Энэ баг авраг болно гэж үү? Гоо Giannis-ыг авцсан. Одоо Giannis-ыг аваад дараа жилийн дундуур extension-ыг зурчих юм бол энэ чинь бол нэг жилийн юу гэж би бодохгүй л байна л та. Процесс гэж бодохгүй л байна л та. Тэгээд эхний жил бол угаасаа тэгээд
ингээд өнгөрөх. Харин дараа жилээс энэ багийг контендер төвшөнд болгохоор одоо баг бүрдүүлэх үгүй гэдг нь л одоо Pat Riley-гийн хийх ажил үлдээд байна л гэж бодож байна. Энэ жилдээ бол энэ дүлгэн салган явах болов. Гэтэ Giannis Antetokounmpo-г авч байгаа юм чинь мэдээж тэгэл тэдэрт банк боломж байна л гэж харахгүй болохгүй байх л та. Giannis шүү дээ ч та. Бид тэр драмагийн яриад одоо ингээд Giannis-ыг дутуу үнэлээд үгүй биш юм. Яаж тоглодгийг мартчихад байгаа болохоос ер нь бол Giannis чинь топ 5 дотор юм. Яа, гэхдээ тэгээд бас Eric Spoelstra бас энэ одоо юунаас хасаж ярьж болохгүй. Eric Spoelstra яаж тоглогчныг тоглуулдаг вэ? Яаж undrafted тоглогчныг тоглуулад гоё харагдуулж чаддаг вэ? Тэгэхээр бас тэр зүйлээс яаж тийм бас Giannis-ыг хамгийн хашаадаг дасгалжуулагч нь Eric Spoelstra байсан. Тэгэхээр дутагдaltaй тал нь мэдж байгаа, давуу талыг бас мэдж байгаа. Тэгэхээр бага түн дээр яаж босох уу гэдгээ мэдчихэл байгаа. Гэхдээ шүү дээ. Kendrick Perkins өнөөдөр хэлсэн байсан байхгүй. Giannis одоо номер 1 байгаад авраг авдаг үе өнгөрсөө. Giannis-ийн үед өнгөрсөн гэдэг байгаа байхгүй. Энэ дээр юу гэж хэлмээр байна? Giannis багийн номер 1. Одоо Milwaukee Miami Heat-д бол тэр номер 1 шүү дээ. Bam Adebayo 2. Гэхдээ одоо яг энэ байд багийг ингээ харахаар Giannis номер 1 биш юм бол хин номер 1 юм? Giannis Bam Adebayo юм. Giannis л та. Тэгэхээр чинь тэгээд өөр арга байхгүй шүү дээ. Giannis ялчгүй ингээл нэгээр л тоглож шүү дээ. Эсвэл Miami-д ондоо стар авах юм уу? Биш. Giannis нэгээр тоглоод аврах болохгүй гэдэг хэр чи энэ тал дээр юу гэж бодож байна л гэж гэлээ да. Би бол авч болно яа. Giannis чинь бас тэгж харьцсан тоглогч шүү дээ. Одоо дөнгөж 34 настай. Дахиад ер нь бол өндөр төвшөнд нэг 4-5 жил тоглох болов гэж бодож байна. Giannis одоо чинь би хаана physically хувьд ямар үлээ. Яг хоо injury ер нь жоохон historyтэй л доо. Гэтэ яг ингээд contention-д ороод ирээд яг contender болох юм бол Giannis ондоо байх болов гэж миний боддог шүү дээ. Тэгэхээр яг Giannis-ыг бол хизээч одоохондоо бол одоо юу гэдэг нэг номероор авраг авахгүй гэдэг зүйл тэр ярианд бол орох болов баг. Тийм ямар ч байсан зүгээр хэвлэл мэдээллийн анхаарлыг татах гэж Kendrick Perkins нэг тийм зүйл хийсэн. Гэтэ надад тэр бас их сонирхолтой үнцэг санагдсан шүү. Ямар ч байсан Boston Celtics, Miami Heat, Milwaukee Bucks 3 оролцсон. Энэ том 8 Boston-ыг хохирогч, Milwaukee Bucks ялагч, Miami Heat-ээр нь ялагч байх уугүй юу гэдгийг бид ирээдүйд харах болно. Ямар ч байсан удаан хугацаанд яригдсан Giannis Antetokounmpo-гийн солилцоо болдгоороо болж тэр Miami Heat-ийн тоглогч боллоо. Game Point podcast үргэлжилж байна. Бидний ярих дараагийн сэдэв бол Minnesota Timberwolves баг удаан хугацаанд бас таамаглалдоор явсныг 8-аг хийлээ. Тэр нь Julius Randle-ыг 3 баг оролцсон солилцооны үрдэнд Brooklyn Nets руу явуулаад оронд нь драфтын ирэх авснаар Julius Randle-ыг ерөөсөө зүгээр л багасаа хөөж явуулсан гэсэн үг. Энэ солилцоо яаж болсон бэ гэхээр Nick Claxton Chicago Bulls руу яваа. Chicago Bulls бараг 2 дугаар тойрог ирэх өгсөн үү эсвэл зүгээр л тэр тоглогчийг авсан уу? Ямар ч байсан 3 баг оролцсон юм солилцоо болоод Julius Randle-ыг Minnesota Timberwolves баг явуулсан. Энэ бол маш тийм рисктэй нүүдэлхгүй. Ийм одоо Julius Randle шиг нөлөөтэй ийм тоглогчийг зүгээр ингэж үнгүй явуулна гэдэг чинь юу гэхээр багтаа эргээгээд юу авчиж байгаа. Яагаад ингэж явуулж байгаа ингээд маш олон асуултыг араасаа дагуулна л та. Энэ солилцооны талаар. За мэдээж Milwaukee Timberwolves бол яг чиний хэлдгээр яг хэрэгтэй нүүдлийг хийцэн. Бүр хийхтэй биш үү те. Эргүүлээд ямар ч цалингийн одоо юу буцааж аваагүй. Маш овчин одоо юу гэдэг маш сайн ажлыг бол Timberwolves-ийн GM хийсэн. Тэгээд эргүүлээд энэ жилийн драфтын 33 дахь пикийг авсан. Оронд нь зөвхөн. Тэгэхээр чинь ганц энэ багт ганц одоо юу гэдэг цаашаа энэ багийг одоо хөгжүүлэхэд одоо тушаа болоод байсан зүйл бол Julius Randle-ийн гэрээ байсан. Тэгээ тэр гэрээнээс буцаад ямар нэгэн одоо муу цалин авахгүйгээр энийг хийнэ гэдэг бол тэр болгон ер нь л хийж болоод байдаг зүйл шүү дээ. Тэгэхээр Timberwolves-ийн GM-д бол ялчгүй баяр хүрхээс арга байхгүй. Тэгээд Bulls Nick Claxton-ыг авсан, Nets Julius Randle-ыг авсан нь
миний жоохон толгоо одоо юу гэдэг толгоогоо жоохон майчхад хүрсэн яг яах гэж хийж байгаа юм бол Bulls Nets хоёр бол энэ free agent-ээр хамгийн одоо өндөр одоо цалингийн цэстэй орж исэн багууд тоххой юу. Тэгээд тэр цалингийн цэсээ энэ солилцоонд үүрнэ гэдэг бол миний бодлол гагцлал. Гэхдээ зүгээр rebuild хийж байгаа rebuild одоо хийх процесс нь зөвхөн энэ жил биш дараа жил 2 3 жил гэж сунах юм байна гэж бодоод хийж байгаа юм болов уу гэж би бодож байна. Булс бол ялангуяа нэг лаксныг аавна гэдэг бол бүр сонин. Тэгээд өнөөдөр биш тэ драфтаар бас центр авах шүү дээ. Булсын угаас юу хийж байгааг Булс ихнээс бас нь ойлгодог юм дөө. Тэгээд forward юм байна. Caleb Wilson. Тэр нь бол big man. фэнүүд нь манай баг болж ийн хэвээр гой зөв чиглэл рүү явж ийн л гэдэг. Тэр зөв чиглэл нь яасан ч олон жил үргэлжилдэг зөв чиглэл юм дээ бид гайхаад байдیں۔ Гэхдээ Булс бол энэ ярианы гол сэдв биш. За Minnesota Timberwolves баг ингэснээрээ юу гэж өгөхөр яг чиний хэлсэнчлэн цалингийн хэмнэлт гаргаж байгаа 33 саяын trade exception гаргасан. Дээрээс нэг 15 сая mid level ашиглан 5 сая buy and all ашиглан гэдэг энэ trade exception буюу нэгсэндээ татварт орохгүй хөнгөлөлтөй цалинтай гэрээ хийх боломжийг авч байгаа гэсэн үг. А нөгөө талаар энэ солилцоо хийнгүүтээ араас нь аяа төсөнбүүтээ 5 жилийн 112 саяын гэрээ хийж байгаа гэдэг чинь Рандлыг алтахаас илүүтэйгээр аяа төсөнбүг алдахгүй гэсэндээ энэ 8-ыг хийс юм уу гэж харагдахаар байгаа байхгүй шууд. Тийм түрүү жил Никел Александрыг алдаад маш том алдаа хийснээ энэ плей-офф дээр харсан шүү дээ. Тэмрүүс. Бишээ зөвхөн плей-офф биш улиралжингаа харсан. Тэгээд яг тэр зүйлийг одоо давтахгүй тулд аяа төсөнбөг хамгийн түрүүнд зургийг гэсэн одоо үйлдэл юм болов гэж миний хувьд харсан. Тэгээд тэр нь ч зөв. Аяа төсөнбөг маш хэрэгтэй тоглож байж чадна гэдгийг бид нар плей-офф дээр одоо ялангуяа Denver Nuggets эсрэг тоглосон цуврал дээр бол харсан шүү дээ. Тэгээд одоо инхээр Anthony Edwards, Karl Anthony Towns-ыг солисонд одоо хүртэл сэтгэл тундуур байгаа гэсэн. Тэгээд Karl Anthony Towns-ны явж авруу болцохоор бүр тэр сэдв нөхөдөө сөхөгдөж гарч ирнэ л дээ. Тэгсэн чинь дахиад нэг PF-ийн солиод явуулчлаа. Тэгээд Rudy Gobert, Naz Reid, Jaden McDaniels. За тэгээд аюу төсөнвөө одоо ингээд 110 саяын гэрээж байгаа юм чи гол тоглогчтой нэг нь болж ийн л доо. Аюу төсөнвөө за Anthony Edwards энэ 5 дахь өнгөрсөн жилийнхэн 5-аас нь илүү байна гэж үү? Мэдээж одоо энэ багт юу дутуу нэхэр ерөөсөө номер 2. Anthony Edwards-ийн хажууд дахиад номер 2. Би аяа төсөнвөг ингээд гэрийг сунгаад номер 2 болж ийн гэсэн ойлголт бол биш шүү дээ. Дахиад нэг од тоглогчод ялч явчихна. Naz Reid хичнээн одоо юу гэдэг нь сайн тоглоод байгаа ч гэсэн яг ингээд 100% ингээд гарааны тоглогч гэхэд бол бас хэцүү шүү дээ. Гарааны хийхэд бол. Яа би бол 100 санал. Тийм тэгэхээр яалтчгүй би зүгээр 33 саяын trade exception-ыг зүгээр хайж болохгүй. Тэр бол яг ингээд нэг том гэрээ солиход ашиглах болов уу гэж миний хувьд бол бодоод байна. Тэгэхээр энэ гэрээ энэ одоо солилцоо бол зөвхөн ингээд болж байгаа юм биш. Энэ солилцоо бас яг түрүүний Янсын солилцоотой адилхан 7 сарын 6-нд эцэлсэн. Тэр болтол дахиад юм болно. Тэгэхээр энэ зүйл яаж өөрчлөгдөнө тийм хөгжүүлнэ. Тийм тэгэхээр энэ зүйл яаж өөрчлөгдөхийг бид нар 7 сарын 6 гэхэд л харъя. Ямар ч би бол энэ зүйл болоогүй гэж бодож байна. Тэгээд Houston Rockets айгуу сони юм ярьсан шүү. Houston Rockets, Kevin Durant ер нь бол Amen Thompson-оос бусдын баг бүрэн солилцил гэж юм байна шүү. Amen Thompson нэрчсэн санал сонсч илээ шүү. Тийм Kevin Durant, Anthony Edwards хоёр хоорондоо баг хөр ах トゥ юм уу? Тэгээ Anthony Edwards-ийн Kevin Durant-ийн одоо юу гэдэг шүтэн бишрэгч нь фэн нь тэгээд Kevin Durant-тай бол тоглохыг хүсдэг гэж зөндөөд ярьж ирсэн. Тэгээд тэрийг бас жоохон ажиглах хэрэгтэй юм шиг санагдсан. Kevin Durant одоо дараагийн багаа очиж самархаж байгаа юм уу яах гэж байгаа. Батсан баг болгоно уур амьсгалыг нэвддэг хүн ч одоо Minnesota гэж юм сайхан зүйл болохгүй л баг. Kevin Durant байхад Anthony Edwards дээр бас тийм ихтгэл дүүрэн багууд давтахгүй. Тийм л дээ. Зүгөөгүй сагсан бөмбөгийн талбай дэрийг харуул. Гэхдээ зөвхөн сагсан бөмбөгийн талбай дээр юмыг эвцэлдүүлээд болдгоо маа гэдгийг одоо чинь энэ жилийн New York Knicks баг амжилтыг харуулж байна. Талбайн гадна багийн уур амьсгал маш гоё байлаа шүү.
Талбай дээр ойлголцол маш гоё байлаа. Тэгжиж энэ баг амжилтанд хүрлээ шин. Тэгвэл хувцал хүрээнд сөрөг энерги ороод ирэхээр л угаас юу болтыг бид нар бүгдээ мэднэ шүү дээ. Маш олон жишээн дээр. Тэгээд өнөөдөр KD Миннесотад очиад амжилт үзэн гэдгээл би эсрэг байр суурьтай л байна. өнөөдөр сонирхолж хэлэхэд Portland Blazers баг Minnesota Timberwolves-ийн assistant coach-ийг head coach-ээр авсан. Нори илүү. Mike Nori. Тийм үйл явдал болсон. Тэр нөгөө Mike Nori гэсэн Lakers бас өмнө дасгалжуулагчаараа хараад уулзаж ярилцаж үзсэн шүү дээ. Ер нь бол нэг ахлах дасгалжуулагч болох эренбитэй ийм туслахуудаа нэг гэж лигт аяга олон жил үнэлэгддэг байсан. Гэхдээ шүү дээ Mike Nori төгсөн гэрээ Timberwolves биш Portland Trail Blazers амар нэг юм яхир одоо санхүүгийн дэг журамтай эзэнтэй болчиход байгаа шүү дээ. Бүх зардлаа танаад байгаа. Тэгээ нөгөө Thiago Splitter явсан шалтгаан ерөөсөө тийм өстэй. Чи ахлах бол на туслахын цалангаар л ажил үгүй бол чамд өгөхгүйгээд. Тэгээ одоо би бодоод байгаа. Тэр туслахын цалинг зөвшөөрөөд Mike Nori ирсэн юм уу яасан. Тэгээд тэр ирсэн гэрээ нь бас их сони байж. Эхний жил нэг л жил ингэ гэрээ гэсэн үг. Тэгээд нэг жилд өөрийгөө харуулж чадах юм бол дараагийн 2 жилийг нь баг идэвхтэй болгоод сунгана гэдэг. Ийм гэрээ бол дасгалжуулагчаар хийж байгаа би анхны тохиолдол гэж харж байна. Яа тэр болгон яг өөртөө ихтэй байна. Тэгээ тэр болгон хүмүүс энэ гэрээнд бол тийм таандахгүй л тээ. Тэгээд өөр боломж олдохгүйсэн учраас шийсэн намууд. Тий энэ боломжийг хатгаад өөрийгөө харуулъя гэж бодсон юм бол одоо Mike Nori дасгалжуулагч. Тэг ямар ч байсан Portland Trail Blazers багийн дасгалжуулагчтай болчлоо. Тэгээ Minnesota Timberwolves бас энэ туслахаа алдаж байгаа нь мэдэгдэн шүү дээ дараагийн үйл явдал дээр. Тэгэлгөөхөө. За ямар ч байсан тэгээд энэ трейдэнд бол яалтчгүй Timberwolves ялагч нь ялагдталт нь одоо хийнж явах юм. Bulls бол Nets хоёр л нэг ярихдаггүй бах. Nets Austin Reeves-ийн хойноос одоо Max гэрээ санал болгоно гэсэн одоо leverage байсан. Одоо тэр байхгүй болсон. Lakers-ийн фэний хувьд бол тэр бол гоё мэдээ. Тэгэхээр өрсөлдөгч байхгүй боллоо гэсэн үг шүү дээ. Өрсөлдөгч ер нь бол байхгүй боллоо гэсэн үг. Өөр бас нэг гэрээ байгаа. Trey Young. За сүүлийнхэн гэрээг Trey Young Washington Wizards багтаа player option-оос татгалзаа 4 жилийн 212 сая долларын гэрээ. 212 сая. За энэ жилд дунджаар нэг 53 сая орчим долларыг дунджаар гэж байгаа. Гэхдээ энэ жилээс 53 гэж эхлэхгүй л дэс 47-оос эхлээд гэж явж байгаа 58 дээр очиж дуусах юм гэрээ. Гэхдээ 50 сая гэрээ байхгүй энэ дунджаар ингээ 53 сая гэрээ. Trey Young-д энэ хитрхи өндөр шүү. Дээрэс нь Anthony Davis энэ жил бараг 60 саяг авч байгаа шүү дээ. Энэ хоёр чинь нийлээ бараг ингээ 105 саяг авчихаар цаана тэр баг бас яг яаж бүрдэх вэ? Дээрэс нь Trey Young 50 сая долларч мөн үү? Би бол сүүлийнхэн жилиг нэг опт-аут хийгээд дахиад яг Wizards-ийн гэрээ ингээд урт хугацааны гэрээгээд цалингаа багасгах юм болоо гэж бодсон чинь улам хэсгээд ордсон. Тэр нь бол бүр нэг бас л толгойм ажилласан да. Тэгээд миний бодлоо үгүй. Яагаад ч одоо 50 саяын тоглогч биш. Яагаад заах юу гэдэг ур чадвар нь байгаа Trey Young ч бас established шүү дээ. Ер нь all star тоглогч тийм үү. Тэрийг бодоод өглөө гэж бодъё. Гэхдээ яг ингээд зах зээл дээр Trey Young-д ондоо 50 саяг амлаж исэн баг байсан юм болов гэдгийг гайхаад байгаа байхгүй. Одоо free agent Trey Young-ыг авах баг байхгүй бол Atlanta Hawks маш хямдхан өгөөцтэй. Гэхдээ харин тийм Trey Young одоо free agent боллоо гэхэд хин 50 саяг амлах гэсэн. Би тэрийг гайхаад болохгүй байхгүй. Яагаад Wizards өөртөө одоо ингээд үн аялцаад тэгээ тийм өндөр үнэтэй авчиж байгааг нь би бол гайхсан. Яг тэр нөгөө нэг ганцхан Trey Young-ийн Bradley Beal бас яг адилхан тийм болсон байхгүй юу? Atlanta Hawks байсан менежер нь л тэрийг хийлгэсэн баг. Амлалтаа хийлгэсэн баг. CA agency л л дээ. Тэгээ CA agency бол маш том agency. Тэгээд бас тэр тохиронд бол байсан болов уу гэж би бодож байна. Одоо ганц тэгж бодох нь тэр байна. Ер нь бол багууд ингээд өөртөө үн хаялцаад өндөр үнэ гэдгийг би гайхаад байна. Одоо Lakers байна. Одоо
За одоо бас хүн амтны хараад л тэгээ. LeBron James ингээд Lakers-тэй үлдэхгүй бол гэрээ хийгээвэл бусад багууд ерөөсөө LeBron James 15 сая юу mid level exception л амлах гэдэг. Тэнгүүт зах зээл дээр 15 сая байхад яагаад Lakers тэрнээс илүү мөнгө төлөх ёстой юм гэдэг асуулт гарч ирж байгаа. Яагаад тэрэн дээр negotiate хийгээд байна? Бас сонирхолтой байна. Тэгэхээр ер нь бол багууд ингээд өөр өөртөө ингэж үн хаялцах нь бол надад л жоохон тэнийг би наадхан дээр чинь миний зүгээр бодож байгаа үнцэг Лука сая нэг ил тод нэг ингээд нэг хэдэн мэдээллүүдийг явууллаа штэ. Тэр нь Лукагийн талаас шийдсэн мэдээнүүд байсан. Lakers надад одоо 26 онд ингээд badна гэж амласан те. Ингээд ингэсэн гэдэг юм. Тэг чи үгж өгөхөөр багаа чимхэд байгаа байхгүй. Та нар одоо миний баг болгоно гэсэн штэ. Одоо ярьснаа хийлдэ гэдэг байгаа байхгүй. Тэр Лука юу хүсэж байна вэ гэхээр мэдээж наана би LeBron-тай хамт тогломоор байна, Austin Reeves-тэй хамт тогломоор байна гэж ярьж байгаа боловч яг үндэ энэ хоёртой хамт цагт тоглох гэж Лука Lakers ирээгүй штэ тийм үстэй. Өөрийн багтай болох гэж л ирсэн штэ. Тийм болохоор тэрийг хэрэгжүүл гэж Lakers-ыг шахаж байгаа л хэрэг гэж би хараад байна. Гэтэ LeBron Lakers хоёр уулзалдаад ямар ч үр дүнд ихний байдлаар хүрээгүй юм шиг хэлцэл эхэлсэн. Тэгээд LeBron James бүр дараа үйлрэл тоглох хэсэг нь ч тодорхойгүй хийвэрэ байна гэж байгаа. Тэгэхээр энэ юу гэхээр 15 саяыг авах уу эсвэл үнэхээр хааны газар руу явах уу эсвэл зодог тайлах уу гэдэг одоо хүртэл шийдэгдээгүй байна гэсэн үг болж таарж байна. Тэгэхээр LeBron талаар одоогоор дахиад яг л 2 сарын өмнө ярьжсэн зүйлээ ярих гэдэг шинэ зүйл алга байна. Харин Лука Дончичийн хувьд зүйл арай өөр болж гисэн. Хэдийгээр тэр Словонд охтууд дээр байгаа ч гэсэн Lakers-ыг бол алсаас чимэхэд байгаа. Амснаа биелүүлгээд байгаа. Гэрээ сунгахдаа 26 оны 100 л чиний баг болгоно штэ гэж хэлсэн тэрийг биелүүлгээд байгаа юм байлаа. Тэгэхээр бас Lakers-ийн хувьд драматай л байгаа хөшгөний. За гэхдээ өнөөдрийн Lakers-ийн сонголт бол гоё л шүү. Одоо ерөөсө 7 хоног үлдсэн. 6 сарын 30-нд free agency эхэлнэ. Хэрвээ тэр гэхэд Lakers LeBron 2 гэрээний хэлцэл төрөхгүй бол LeBron free agent болно л гэсэн үг. Тэгэхээр хэрвээ тийм LeBron Lakers 2 гэрээ хийх юм бол 30-наас өмнөх нь 31 яахгүй бол LeBron Lakers-тэй дахиж тоглохгүй л гэсэн үг гэж ойлгож болох баг. За. Бидний ярих сэдв энэ үрээд өндөрлж байна. Game Point podcast-ийн 40 дахь дугаар та бүхэнд хүрэлээ. Нэлээд дурт. Нэлээд ярих зүйл ихтэй байлаа. Ялангуяа Mike маань энэ бигийн драфт нэрээ өгсөнтэй холбоотойгоор бид хоёр драфтын талаар нэлээд дэлгэрэнгүй ярьлаа. Тэгээд Mike-та маргаашт нь амжилт хүсье. Маргаашаас цааших бас хэрв одоо юу гэдэг маргааш нэр нь дуудагдахгүй бол маргаашаас цааших сорилтуудад нь бас амжилт хүсье. Үргэлж бид чамайг дэмжих болон бүх монголчууд чамайг дэмжих болон бүх сакс хүмүүс сонирхчод танай гэр бүлийн 20 жилийн аялалдаа цаашдаач хамтдаа аялахад бэлэн байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Game Point podcast-а бүтээлийн турш хамтран ажилласан Joint Movement Colcosum-ын болон Social Media талархснаа илэрхийлээ. Мөн бидэндээ үргэлж хамт байж комментээр биднийг маш олон одоо адал явдал руу чиглүүлдэг үзэгч сонсогч нартай баярлалаа. За бүтээллийн турш хамтайсан Premier Sports League-тэй баярлалаа. За тэгээд Леотосод Сан Францискогоос ялтаа бүхэн таамдуулаа. Game Point podcast-ийн албасын 40 дугаарыг хүрээд өндөрлж байна. За гэхдээ бидэнд дахиад хэдэн дугаар мэдээж байгаа. Тэр бол одоо хугацаагүй дугаарууд гэсэн үг юу гэхээр LeBron хизэг ирэх үү дахиад том солилцоо 8-ад болох уу 7 сарын 6-ны өдөр бас юу болох уу те гэд үйл явдлууд байгаа учраас албасын дугаарыг хүрээд өндөрлүүлж байна. Гэтэ Game Point podcast суугтаа хамт байгаараа subscribe дараараа ирэх хүлээллээр эргүүлэлээ баяртай гэдээ албасаар хаачих. Гэхдээ зуны турш бит хоёр онцгой үйл явдлууд дээр breaking news-ыг та бүхэндээ хүргэсээр авах болно.